Хичээлээр өгүүлбэрийн хураах хувирал хичээлийн зорилго өгүүлбэрийг хураанд авчирч бичих. Нэг ба хэд хэдэн үйл явдлын тухай мэдээлэх харилцах зорилгоор бүтээврийн утга бүтцээр сүлжин холбосон харилцааны баг нэгжийг өгүүлбэр гэнэ. За өгүүлбэр их хоёр ялгаатай юу гэж. За өгүүлбэр гэдэг бол мэдээж хамгийн харилцааны баг нэгж, их гэдэг бол ерөнхий нэг сэдв захирагдсан хэлний их баг нэгжийн шатлсан тогтолцоод бүрдэл хэсгүүдтэй нэрлэх, мэдээлэх, бүтээх, харилцах, үүрэг бүхий төгс тохиог их гэдэг. За үсэг авианаас үе маань бүтчээдэг, үеэс бүтээвэр, бүтээврээс үг, за үгээс холбоо, холбоогоос энгийн өгүүлбэрээс нийлмэл үг өгүүлбэрүүд маань зохицолборыг бүтээгээд энэ бүхнээс их маань бүтчээдэг байна. За өнөөдөр бид нар өгүүлбэрийн хувиргал гэж юу юм бэ гэдгээс үзэж аавна. Өгүүлбэрийн гишүүдийг нэмэх, гасах, байрыг нь хөдөлгөнслөх, за нэг үг хэлий нөгөө үгэлгээр нь солин, нэр ба үйл гишүүдийг хувиргах, үүргийн солих зэрэг өөрчлөхийг өгүүлбэрийн хувиргал гэдэг. За энэ дундаас бид нар өнөөдөр өгүүлбэрийн хураах хувиргалыг үзнэ. За хэлэнд бол хураах, дэлгэрүүл, тонгорох, салаалах гэсэн 4 хувиргал байдаг, тийм ээ. За цөм бус өгүүлбэр нь цөм өгүүлбэрийн дэлгэрэнгүй хувилбар бөгөөд өгүүлбэрийн бүтцээс дэд гишүүдийг гасаж найруулбал хураах хувиргал болж байдаг. Цөм бус өгүүлбэрээс одоо хураах юм бол цөм өгүүлбэр үлдчихвэл энэ бол хураах хувиргал болно гэсэн. Өгүүлбэрийг хураах хувиргал хийх аргуудад танилцъя. Өгүүлбэрийг цөм бүтцээр хураажуулдаг байна. Нэр үүшиж өгүүлхэн болдог, дан онцлбор гишүүнээр хураадаг, бүрэн өгүүлбэрийг бүрэн бус өгүүлбэр болгон хураадаг, гишүүн өгүүлбэрийг гишүүнээр хураадаг, өгүүлбэрийн үг гэлгийг төлөөний үгээр орлуулан хураадаг байна. Эндээс өгүүлбэрийн цөм бүтэц гэж юу юм бэ гэдгийг сэргээн саний. Өгүүлбэрийн гишүүнийг бид нэр өгүүлбэрийн гол гишүүн, дэд гишүүн гэж хувадаг. За гол гишүүд нь өгүүлбэрийн шууд төсөх тун гардаг. За эдгээр 3-ыг бол бид нэр цөм өгүүлбэр гэж авч байгаа. За дэд гишүүд доржоод тодтгол байц шууд бус төсөх тун бол цөм өгүүлбэрийг дэлгэрүүлдэг гишүүд гэсэн үг, тийм ээ. За өгүүлбэрийг цөм бүтцээр хураах хэвлээ жишээтэй танилцаад явъя. Өөдрөг сайхан бодолтой хүмүүс түмэн бэрхшээл дундаас боломжийг олж хардаг гэдэг. Одоо өгүүлбэрийг бид нэр цөм бүтцээр хураах юм бол хүмүүс боломжийг олж хардаг. Өгүүлэгдэхүүн, шууд төсгөтгөн, өгүүлхэн 3 байна гэсэн. Нэр өгөөшөж өгүүлхэн болно. Ёс ямбор төр төмбөр гэдгийг мартаж болохгүй гэдэг дээр ёс ямбор төр төмбөргээд ямбор төмбөр гэсэн хоёр нэр үг маань үйл үгийн үгээр орсон байдаг гэсэн. Дан онцлбор гишүүнээр хураана. За чи хоолоо эцсэн энэ эцсэн гэдэг маань онцлбор гишүүн болж. За эмийн өгүүлбэрүүд ганцаар болон харилцан яриа, дотоод өрөөний хам сэдв холбосон тэр орчинтой нөхцөлөж үүссэн байдаг. Бүрэн өгүүлбэрийг бүрэн бус өгүүлбэр болгож хураая гэд. За зуны сайхан нэгэн өдөр чулуутгалын ирэг дээр шувуудын зэргийг сонсох нь хөгжин битээ гэд. За 100 өдөр чулуутгал шувуудын зэрэг гэ бүрэн бус өгүүлбэр болгочихж байна, тийм ээ. Гишүүн өгүүлбэрийг гишүүнээр хураана гэж. Хотгор газрыг хорглоор дүүрдэг хонь нэгэн эрдэнэ гэж. За энэ дээр хотгор газрыг хорглоор дүүрдэг гэдэг нь тодтол гишүүн өгүүлбэр гарсан байна. За энийг тэгвэл хорголтойч хонь нэгэн эрдэнэ буюу гишүүн болгоо зурцсан байна. Гишүүнээр одоо хураацсан байна гэсэн. За өгүүлбэр үгэлийг төлөөний үгээр орлуулан хураана гэж. Монгол орн бол дэлхийд нүүдлийн мад аж ахуй соёлыг авч үлдсэн орн гэж илтгэлдээ дурджээ гэж. Тэгвэл Монгол орныг ингэж илтгэлдээ дурж ингэж гэдэг үгээр одоо нөгөө төлөөлүүлээд ямар санааг одоо бэлгэжсэн нь хураасныг хам орчноос нь сэргээж байна л гэсэн. Тэгэхээр төлөөний үгээр ингэж гэдэг үгээр хураасан байна. Нэг ба хэд хэдэн үйл явдлын тухай мэдээлэх харилцах зорилгоор бүтээврийн утга бүтцээр нь сүлжин холбосон харилцааны баг нэг чинь өгүүлбэр гинэ гэд бид нар үзсэн байгаа тийм ээ. За тэгвэл одоо өгүүлбэрийн хувирлын тухай мэдлэгээ баттгах гэж. За өгүүлбэрийг цөм бүтцээр нь хураахад бол зураач жамб эрхий дарам зайд мянган заны багтаан зуржээ. Зураг жамб зааныг багтаан зуржээ. Зааны зургийг оруулан үлдээжээ. Гэж одоо дэлгэрүүлэгчдүүдийг гасаад цөм өгүүлбэр болгож хураасан. За хааны мэдл их уурган нурт хувь нь цээл шүү дээ. Хөхтөнгөр эцэгтэй гинэм хөрс дэлхийхтэй гинэм хөдөө арал нутгтай гинэ. За энэ дээр хааны мэдл их уурган нурт хувь нь цээл хөхтөнгөр эцэгтэй хөрс дэлхийхтэй хөдөө арал нутгтай гинэ. Нэр өгүүд нь дандаа үйлшэд өгүүлхэн болж хураагдчихна гэсэн. Өглөөний мэнд хүргэе гэдэг одоо чи хизээ эцэгтэй загтал битсэн бэ. За тэгвэл өглөөний мэнд тийм ээ бид нар хоолоо идсэн үү идсэн эцэгтэй загтал битсэн гэх мэтэр одоо ийм өгүүлбэрүүд нь ганцаараа ингээд харилцан яриа дотоод ярианы сэдвүүд нэг орчинтойгоо холбож үлсэн байдаг. Энэ удаан онцлбор гишүүнээр хураасан байна.
За өгүүлбэрт хураа хувилгад хийхэд одоо анхаарах зүйлс нь юу вэ гэхээр өгүүлбэрээ сайтар ойлгох хэрэгтэй, өгүүлбэрийн санааг тодорхойлох хэрэгтэй, өгүүлбэрийг хураа гаргаад тодорхойлох хэрэгтэй, өгүүлбэрт байгаа чухал ба чухал бусыг ялгах. Хамгийн гол чухал зүйлүүдийг авч л хураана гэсэн үг тийм ээ. За ингээд бүгдээрээ бидаж мэдлэгийн бидаж үзэх хичээлийг үзээд за дараагийн одоо хэсгээд бид нэр хувиргал хийх аргуудаа сонгоод хураах хувиргал хийнэ гэсэн. Энэ дараах ихэд байгаа өгүүлбэрүүдэд бид нэр хураах хувиргал хийнэ гэсэн үг шүү. За ингээс сорилоо ажиллаад хичээлээ тэмдэглээ, сорилоо ажиллаад тэгээд бидаж хийх даалгавраа илгээгээрэй хүүхдүүдээ.